Жаахан оройтсон ч гэсэн сар бүрийнхээ парламентын сонины тайлан та бүхэндээ хүргэе. Энэ 3 дугаар сард ихэвчлэн гадаад томилтоор ажиллалаа. За энэ талаар болон хийсэн ажлаа товч дүрс бичлэгээр харуулъя. 3 дугаар сарын хамгийн том шийдвэр хил холболтын талаар урд нь зөндөө байр суурь илэрхийлсэн байгаа. За ингээд сар эхлэхэд бол мэдээ золгуудаар эхэлсэн. Цэнхэр дэлгэцээр золголоо, албаны золголт хийлээ. Сүүлд нь би олон сайхан ахмадуудтай явж золголт хийсэн. Хорооллоор Баянгол дүүргийн гэр ороолоор, орон сууцны ороолоор, төмөр замаар 80 гарсан, 90 гарсан, 100 гарсан гэдэг ингээд сайхан хүмүүстэй уулзсан. Сонирхолтой тэр үеэр золгууд хийж явсан хүмүүс үр хүүхдүүдтэй сүүлд ерөнхийлөгчийн айлчлалаар Польшид таарлаж явах жишээтэй. Тэгээ ингээд хүмүүсийн аж амьдрал, засаг төрөөс юу хүлээж аваад талаар нэлээд тодорхой судалгааг бас талимт нь хийгээд авсан байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр талын парламентын гишүүд мөн уулзаж хэлцээр хийсэн. Айлчлалын гол зорилго нь бол иж бүрэн түншлэлийн тунхагт хоёр талын ерөнхийлөгч гарын үсэг зурх явдал байсан. Чехийн ерөнхийлөгч сонирхолтой түүхтэй хүн, армийн генерал, Югославийн дайны ветеран. Парламентын гишүүдтэй бид их өргөн хүрээнд ярилцсан. Миний хувьд гол анхаарсан зүйл нь бол хуучин угсралын дулаалгыг чехүүд хэрхэн хийсэн бэ? Хоёрдугаарт нь гадаадд байгаа иргэдээ шуудангаар сонгуульд оролцох боломжийг хуулиар олгожээ. Үүнийг судалж нэвтрүүлэх талаар бүлгийн дарга Берковичтэй ярилцсан. За парламентын спикер Вистерчил зоог барьсан улс төр геополитикийн талаар сонирхолтой яриа өрнүүлж байл. Эрдэнтийг монголчуудад нэж буян үлдсэн ахмад геологчд ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлв. За ингээд Чехэд Чингис хаан түүхийн үзэсгэлэн нээгцээ. Маш олон хүний анхаарлыг татаж байна л. Үзэсгэлэн бол хоёр орны харилцаа, дээрээс нь Монголыг сурчлахад чухал үүрэгтэй. За үүний дараагаар амтны хүрээлэнд очсон. Энэ амтны хүрээлэнд Монголд байхгүй болчиход исэн тахийг эндээс аваач нутгшуулаад өдгөө 34-өөс 550 гаруй болцсон байгаа. Шинээр төрсөн унгад ерөнхийлөгч Дагин хэмээх нэр өгсөн. За ингээд хоёр тал хавтгай тэмээг бас авран хамгаалах талаар хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Монголд ирэхдээ байгальд хайртай хүмүүс байна. Үүний дараа Прагийн алдар чигтгээнд морин хуур их шиглэв. Монголчууд хөгжмийн боловсролтой, чадвартай, түүхэн уламжлалтай гэдгийг харуулж дэлхийд Монголын нэрийг сурчлах чухал арга хэмжээ гэж бодож байна. Ийхүү дипломат харилцааны 75 жилийн өн хүрээнд Монгол Чех улсууд иж бүрэн түншлэлийг зарлан тунхаглав. Польш улсад хийсэн ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд парламентын бүлэг хоорондын уулзалт боллоо. Монгол Польшийн парламентын бүлгийн даргын хуваар уг уулзалтанд идэвхтэй оролцлоо. Польш улс бол сүүлийн үед Европын холбоонд нэр нөлөө өсөж буй улс юм а. Хоёр улсын хооронд иж бүрэн түншлэлийн тунхагт ерөнхийлөгч нар гарын үсэг зурв. Польшийн парламентын үйл ажиллагаатай Монгол улсын их хурлын гишүүд танилцсан. Мэдээлгүй аюулгүй байдлын эрх зүйн орчны талаар, орон сууцчлалтын эрх зүйн орчны талаар, парламентын тогтолцооны талаар, ардчлалыг бэхжүүлэхэд хамтарч ажиллах талаар их өргөн сэдвээр гишүүд хоорондоо санал солилцож ярилцлаа. Польшийн хуучин байшингийн дулаалга, гэр хорооллын, орон сууцчлалтын зохицуулт нь их сонирхолтой. Энэ талаар бүлгийн дарга Горчицагуйтай санал солилцож мэдээлэл авахар тохирлоо. Морин хуур Варшавын филармонд их шиглэв. Хоёр орны хамтын ажиллагаа монголчуудын нэр хүндийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. За ингээд Польшийн ерөнхийлөгчийн ордонд айлчлах завшаан тохиолдлоо. Соёл боловсрол шинжлэх ухааны уламжлалт салбар, дээрээс нь уул уурхай аж үйлдвэр технологийн салбарт хамтарч ажиллах өргөн боломж байгаа. Ерөнхийлөгч дуудатай Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх хийсэн айлчлал ингэж өндөрлөв. За ингээд үйлдвэрлэл экспортыг дэмжихийн тулд хэрхэн эрх зүйн орчныг зохицуулж байгааг сонирхож судаллаа. Хөрөнгө оруулах юм бол талаар нь татвараас чөлөөлдөг дэмжлэг байд юм байна. Ингэснээр Польшийн эдийн засаг 63 тэрбум доллар байснаас одоо 880 болж өсжээ. Энэ
туршлагыг Монголд нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна. Энэ талаар үргэлжлүүлж ажилланаа. Технологийн компаниуд ч бас хурдтай хөгжиж байна. Нэг компани залуучуудад оролцож сонирхож ярьцлаа. Ийм гоё офис суугаад ажиллаж байна. Монголчууд ч ингэж чадна. 20 дугаар зууны дарангууллын эсрэг том тэмцэгч Лех Валенсиагатай уулзсан. Мөн тэдгээр хөдөлгөөний дэд тэргүүн одоогийн Сенат Борусевичтай уулзав. Польшийн алдарт үгүй бидний бас таны эрх чөлөөний төлөө гэдэг. Энэ хөдөлгөөн үүссэн Гданьск хотод зориуд зорж очлоо. Гданьскийн гудамжаар алхаж байхад энэ нэг давхарт нь сенатор Богдан Борисовичийн офис. За ингээд зодуулж исэн бороохоо гаваа танилцуулж байна. Монголд байдгүй гэж байна. Байдаг. Гэхдээ манай хар өнгөтэй гэдээ хэллээ. За энэ дээр ингээд 90 сурвалжилж байгаа онц аюултай этгээд Борусевич гэсэн дурсгалын сонин байна. Энэ эрхмийн гарын үсгийг авч буу халж чансан кофег намталж уух сайхан завшаан тохиолоо. Энэ хан дээр нь дадлаа ламын бирээс хадаг байж байгаа. За ингээд түүхэн архив танилцуулж байна. Бид нар энэ дарангуудлыг нураагаа цайхан бодлоо гэж бодсон чинь хайд дарангуулагч гарч ирээд байна. Хойч үедээ санаа зовж байна шүү гэж ах ярьж байгаа. Энэ өөрийнх нь баригдажсэн цагдаагийн хэлцгэнэ. За ингээд 90-ад онд Монголд дарчилсан үзэл санааг түгээхэд Польшууд тусалж байсан гэд тэр талаар дурсаад бидний яриа өндөрлөвөө. Дараагаар нь усан огцны засварын газар үйлдвэр. Солидарност ив хамтын хөдөлгөөн үүссэн ажилтны бослог гарсан газар ирлээ. За энэ бол одоо музей бөгөөд ерөнхийлөгч Валенсиагийн офис. За Валенсиа бол ардчлалын домог болсон хүн. Тэгээд ерөнхийлөгч байсан учраас харуул хамгаалалт нь их чанга юм байна лээ. Нэлээд сайхан тухтай ярилцаж суулаа. Монголын талаар, дэлхийн талаар, дайн дажны талаар тэгээд Лех Валенсиа хэлж байна. Дарангууллаас зайлахын тулд нэгдүгээрт улс төрчдийг сольж чаддаг байх. Дээрээс нь намын санхүүжилтийг нээлттэй байлгах нь чухал шүү. Залуусаа гэж захиж байна. За ингээд Нобелийн инх тайвны шагналтнуудын өрөө гэж сайхан өрөөгөр орсон. Тереза, Далай Лам, Лютер Кинг, Нельсон Мандела гэх мэтлэн сайхан хүмүүсийн талаар чимээгүй өрөөд чимээгүй сууж жоох юм бодож байгаад аяллаа өндөрлөвөө. Улсын их хурлын даргын айлчлаар Их Британи, Өмнөд Ирландын нэгдсэн ухаанд улсад томилтоор ажилласан. Тэгээд энэ хүрээнд энэ хиймэл дагуулын төв дээр нь очсон. Монголын сансар судлалын талаар мэдээлэл өглөө хамтарч ажиллах сан солилцсон. Британий шилдэг 10 залуу судлаачдын нэг Марал бүсгүйтэй уулзлаа. За Оксфордын нарийн гудамжаар энэ монгол залуучуудын алхаа нэг л харьцаа нийцгүй сонин харагдаж байв. Монголчуудын Монгол дэлгэцтэй судлаачдын уулзалт болсон. Монголоор ярьдаг, Монголын талаар судалдаг, өргөн цар хүрээнд судалдаг ийм сайхан хүмүүс байна. За дараа нь Кембриж их сургууль буюу Кембриж гэдэг нь Кембриж, Кем гол дээрх гүүр гэсэн үгнээс гаралтай юм байна. За энэ бол их тийм эртний том. За мөн ийм Монгол болон дотоод Азийн судалгааны төвтөө сэтгэл маш сайхан эерэг байлаа. Энэ хаа байсан алс холын хүмүүс Монголыг хайрлаад, Монголыг судлаад байж идэг Оксфорд болон Кембрижийн Монгол судлаач нар бол үнэхээр их ач холбогдол өгч байна. Цаашдаа дэмжих хэрэгтэй. Кавендишийн лаборатори 30 Нобелийн шагналд өрсөн газар Ганбаатар доктор синтетик perovskite супер материалын судалгаа хийж байна. За ингээд доктор Брейн гээд барилгын бүтээцийн дотор шилэн кабелийн мэдрэгч тавих шон технологи. 2 жилийн дараа Лондонгийн урлагийн академи Монголын эзэнт гүрний урлаг том үзэсгэлэн гаргах нэ. Мэдээж Монголын нэр хүндийг дэлхийд гаргахад хэрэгтэй. Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдөө уулзж танилцаж ярилцлаа. Парламентын бүлгийн гишүүд болон Оксфордын ерөнхийлөгч, Кембрижийн дэд ерөнхийлөгч нартай Монголын талаар, судалгааны талаар ярилцав. Технологийн компанид ажиллаж байгаа монгол залуустай бид нар уулзлаа. За дээрэс нь Их Британд амьдардаг монголчуудын холбоодын уулзалтан дээр очиж сан сэтгэлдээ хуваалцаж ярилцав. За ингээд их хурлын даргын айлчлалын хүрээнд парламентын хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, дэлхийн монголчуудын харилцан хамтын ажиллагаа гэсэн ийм сэдвээр төлөвлөөд ажиллаад ирлээ.
Нүрсний экспортоо нэмэгдүүлчихье. За ингээд ирээд чуулган дээр суугаад засгийн газрын 24 оны үйл ажиллагааны үнэлгээг хилцэхэд оролцсон. За дээрэс нь энэ төсөвийн орлого бол одоо буураад тасраад байгаа. Энэ дээр холбоотой ямар арга хэмжээ авах вэ? Цаашдаа одоо хэрхэх вэ? Нүүрсний үн яах вэ гэд энэ чиглэлээр бас албарын хүний хувьд байр суурь бол илэрхийлээд амжсан. Ер нь бол асуудал тодорхой байгаа. Хэвлэлээр ч би бас ярьж байгаа. За иймэрхүү байдлаар 3 дугаар сар маань ингээд болж өнгөрлөө. Ингээд жоохон оройтсон ч гэсэндээ та бүхэндээ дүрс бичлэгээр нөхөж хүргэлээ. Тэгээд 4 дугаар сарынхаа тайланг бас дүрс бичлэгээр хүргэнэ. 160 сая тонн хүрнэ гэж одоо тооцоолол биш ийм хүслийг засгийн газар ажлын хэсэг бол зөндөө удаа илэрхийлсэн.